За амжилтын 3 дахь нууц нь сэтгэл зүйн тэнцвэр. За тэгэхээр энэ дээр юу хамааралтай байдгүй гэхээр дутмагшил, за бардамнал, айдсууд, гимжлүүд гэдэг. За энэ цөмөрөө бяцхан цухас дурдж үзье. Яагаад бардамнал хэрэггүй гэвэл бид нэр хитрхи их бардам байх юм бол юм сурахгүй, тийм үү, хүмүүсүүдийг хүндлэхгүй, би чадна, би мэднэ, би одоо хийж чаддаг гэдэгтэй бид нэр баригддаг. За дутмагшлууд бас хэрэггүй биднэрт. Яагаад гэвэл бид нар өөрсдийнхөө одоо өөрсдийгөө хайрлаж чадахгүй, өөрсдийгөө маш их дутуугаар үнэлдэг. Тэгэхээр энд амжилт руу явж байгаа хүнд одоо юу чухал вэ гэвэл өөрийгөө бусдад харьцуулахгүй байх нь чухал. За яагаад энэ чухал вэ гэвэл хэрвээ бид нар өөрсдийгөө бусдад харьцуулахад хоёр үйл явдалтай, хоёр зүйл дээр бид нар ундагтай ордог. За энэ бол нэгдүгээр байгаа. Бид нар өөрсдийгөө бусдаас илүү гэж үзэх юм бол биднэрт яг бардам зам бий болж энэ дээр бол түрүүний хэлснээр өөрсдийгөө бол одоо нэг дээгүүр одоо бусдаас дээгүүр үнэлдэг. За хоёр дахь зүйл нь гэвэл бас бусдад өөрийгөө харьцуулахад бид нэр яхаа харьцуулаад дараа сэтгэлээр ундаг тийм үү. Тэр тийм хүчтэй, тийм айхтар байхад надад тийм дутуу байна. Нөгөө дутмагшил бий болдог. Ийм дутуу байна. Би тийм байна. Тэгэхээр амжилт руу явж байгаа хүнд бол ерөөсөө одоо энэ бусдад өөрийгөө харьцуулах ямар ч хэрэг байхгүй. Ганцхан биднэрт өөртөө л харьцуулах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр би ийм байсан, энэ сард би ийм байсан, дараа сард би ийм болж байна. Эсвэл би өнгөрсөн жил ийм байсан, одоо энэ жил би ийм болж байна гэдгийг л хүлээн зөвшөөрнө. Бусад бүх харьцуултыг ерөөсөө л хүлээн зөвшөөрөхгүй. Ягаад гэвэл бид нэр амжилт руу явж байгаад энэ бол хамгийн том саад болдог зүйл бол энэ бол бусадтай өөрийгөө харьцуулах. Тэрний үүдэлтэйгээр хоёр зүйл бий болдог гэж сая бид нэр ярьлаа тийм үү. Дутмагшил, нөгөөдг нь бардамнал гэдэг. За энэ дээр бас айдсыг бас хөндөхгүй бол болохгүй. Ягаад гэвэл амжилт руу явж байгаа хүнд бол айдас бол үнэхээр саад болдог. Айдас гэдэг маань яхаа хий хоосон зүйл байдаг. Айдас гэдэг заавал тэрнтэй яхаа тулж нүүр тулах хэрэгтэй. Хэрвээ та олонний өмнө гараад одоо ингээд үг хэлж ярьж чаддаг бол тэрийгээ сайн хийх хэрэгтэй. За өөр одоо ямар айдас байдгийг тийм үү. Өөрөө үхлээс айдас, үхлийн айдас маш олон айдсуудыг бид нэр яхаа өөрсдөө одоо сэтгэн бодож тэрийгээ яхаа одоо би нэгсэнд айхад одоо аргал хөдлөн хичээд тэрийгээ одоо хоосон хийсвэр зүйлийг бид нэр яхаа баг бодит болтол нь бид нэр айдаг. Тэгэхээр айдсээс бид нэр яхаа салах хэрэгтэй. За дараа нь гимшил дээр бас нэг хэдэн үг хэлэхгүй болохгүй. Ягаад гэвэл хэрвээ хүн ингээд амжилт руу явж байхад гимшлүүд их байх юм бол энэ бол үнэхээр болохгүй зүйл. Тэгэхээр энэ гимшил гэж яхаа хэцүү байдаг. Ягаад гэвэл би тийм энд гимшдэг, би энэ тийм буруутай, би ингэж буруутай гэсэн зүйл байдаг. За энэ дээр бол харин хэрвээ та өөрийнхөө гимшлийг өөрөөсөө гаргаж чадахгүй бол одоо янз бүрийн гаргаж чадахгүй бол сэтгэл зүйч буюу мэрэгжлийн хүмүүсээс тусалцаа авах хэрэгтэй. Эсвэл одоо өөрийнхөө найзтай хэлээ тийм үү, хоорондоо сайхан ярилцаад эсвэл одоо тэр тим хүний өмнө ч гэдэг юм уу, тим гимшилтэй гэж та өөрөө ойлгож байгаа бол тэрийгээ яг өөрийнхөө одоо ямар нэгэн одоо техникээр тэрийг гаргах хэрэгтэй. За тэгээ түрүүний хэлснээр те бүр болохгүй бол одоо мэрэгжлийн хүмүүст хандаараа. Гэтэ уг нь өөрөө оролдвол их сайн. Ягаад гэвэл хэрвээ та нэг гимшил гаргачих юм бол дараагийн гимшил гаргахад маш их амархан байдаг. Ягаад гэвэл та өөрөө гаргадаг замаа мэдчихээрээ бусд нь бол яг ингээд би гаргачих юм байна гэдгийг яг та өөрөө тэр чигээр ойлгочтой. Тэгэхээр өнөөдөр энэ 3 дахь одоо амжилтын 3 дахь энэ одоо нууцнд юу одоо их маш их чухал вэ гэвэл ерөөсөө л сэтгэл зүйн тэнцвэр маш их барьж явах хэрэгтэй. Хүн одоо их маш их онгорой байж болохгүй, хит их амлалт өгж болохгүй. Ерөөсөө л одоо сэтгэлээ яг нэг тийм жигд барьж байх нь бидний одоо энэ хамгийн чухал зүйл байдаг. Тэгэхээр энийг маш сайн хичээх хэрэгтэй. Сэтгэл зүгийнхаа одоо тэнцвэрийг бол нэлээд сайн барьж явах хэрэгтэй. Ер нь бол тийм даруу байхыг энэ дээр их одоо их илүүд үздэг. Эсвэл та одоо даруу бай одоо уснаас өвснөөс
өвснөөс намхан модноос төвчээртэй гэдэг тэгж ярьдаг шүү дээ. Яг тэгж одоо ийм л ер нь л энэ дээр бол хэдий ч нэ та даруу байна. Хэдий ч нэ одоо дуу багтаа маш их дотроо одоо өөртөө дотроо их төвлөрсөн байна. Төдий ч нэ бидний сэтгэл зүйн тэнцвэр яг маш их сайн байдаг. Хэдий ч нэ аутсайд буюу гадагшаага чиглэн, хэдий их ярина, хэдий ч нэ их өөрийнхөө эмошн буюу сэтгэл хөдлөлийг гаргана. Төдий ч нэ бидний сэтгэл зүйн тэнцвэр сулхан байдаг. Тийм учраас бид нар сэтгэл зүйн тэнцвэрийг маш сайн одоо барья гэж бодох юм бол бид нар яг даруухан байхтай суралцах хэрэгтэй. За ингээд дараагийн нууц дээр уулзцгаая. Анхаарал тавьсанд баярлалаа.